Хэрэв та өөрийн бичсэн аимшигын өгүүлбэрүүдээ бидэнтэй хуваалцахыг хүсвэл Хүйтэн цай Facebook группт нэгдээрэй. Хэрэв та эзгүүхээр ганц гэр олох юм бол орж болохгүй шүү. Хэдхэн цагийн дараа миний хаалгыг цагдаа нар тогших болно. Тэд намайг хүн амны хэрэгт бүр тодруулах юм бол өөрийнхөө 3 найзыг хөнөөгөөд цөл цогцыг нь хаа нэгтээ нуусан гэх хэрэгт буруутгаж байгаа. Би өөрийгөө өмгөөлөх ямар ч нотлох баримтгүй. Хинч миний ярианд итгэхгүй байгаа болохоор торны цаан суух нь нэгэн тодорхой болсон. Гэхдээ би ядаж ганц ч гэсэн хүнд үннийг үлдээх хэрэгтэй гэж бодлоо. Хэрэв та нар хизээ нэгэн цагт говьроо эсвэл хөнгөө эзгүй хээр тийш аялахаар бол миний энэ түүхийг санаж яваарай. Яламгүйа ямар ч айл амтангүй газар ганцхан гэр таарвал хизээж ямар ч шалтгаантай байсан бүү ойрторой. Би уг нь гадуур тэнэж аялалд явах дуртай хүн биш. Гэртэл тайван байхыг эрхэмлдэг байлаа. Гэвч манай найз Баяраа яг эсрэгээрээ тэр үргэлж хамт олныг манлайлдаг, өөртөө хэтэрхий итгэлтэй харьгаа иршүүд нэгэн. Түүний залуу наснд говь үзэхгүй бол алдас болно явцгаая гэсэн утгагүй шахалтанд орсоор сүүлдээ арга буюу зөвшөөрсөн юм. Манай бүрэлдэхүүнд надаас гадна Баяраа, түүний найз охин Энхчин бас миний багын найз Мөнхөөнөр байв. Энхчин эхэндээ ганган цоглог хотын эрх охин шиг харагдагч үнэндээ тийм биш. Хөдөөний амьдрал дассан цөлийн халуунд жажрахгүй юмнаас нэг их сэжиглэж ярваагаад байдаггүй охин. Тэр энэ аяллаас зөвхөн гой зургууд л хүлээж байсан юм. Харин Мөнхөө бид хоёрын хувьд байдал өөр. Бид багын найзууд хэдийж сүүлийн хэдэн жил харилцаа их муудаж бие биедээ өөж санах болсон юм. Би түүнийг өөдгөө хуваа хичээсэн амтэн гэж дотроо үргэлж бодож бас үзэн яддаг байв. Гэхдээ л Баярагийн зохион байгуулсан аялал болохоор аргагүй эрхэнд нэг машинд чихэлдэн сууж говийг зорьсон нь энэ. Эхэндээ хэдэн өдөр бүх зүйл хэвэн байлаа. Гэвч бид төв замаас гарч илүү дог газар олно гэсэн Баярагийн шийдвэрээс болж төөрчрхсэн юм. GPS ажиллахгүй, утасны сүлжээ тасарч, эргэн тойронд нүд алдам улаан элс, хатсан шавартай хөндөл үргэлжлэнэ. Бид яг хаана яваагаач мэдхэ байв. Удалгүй биднийг бүрж хачирхалтай зүйл өгцөн нь машин явж байх зам дагуу энэ тентгүү хачин хэлбэртэй бүдүүн мөчир шиг том ургамлын үлдэгдлүүд хэвдэж байлаа. Говь дурагдаг цаг тоорон аль нь ч биш. Хамгийн сэжигтэй тэр ургамлуудыг яг л ямар нэгэн том аратан амтан шүдвэрээ тас хазаад зажиж идсэн юм шиг мушгиралдаж хугарсан байв. Зарим хэсгээс нь улаан хөрөн өнгөн шингэн ялгарсныг хараад миний дотроо арзааж хурдан энэ газраас явахыг хүссэн ч машин маань удалгүй эвдэрч зогслоо. Бид яахаа мэдэхгүй машинаа орхиод явган алхаж тусламж ирэхээс өөр аргагүй болов. Говийн халуунаар дээрээс шарж элс хөл гамгүй түлж байлаа. Бидний авч гарсан ус маш хурдан дуусаж цангаж өөхөх аюултай нүүр толов. Намайг халууцаж хил ам хатаж явхад Мөнхөө өөрийнхөө савтаа уснаас балгахыг санал болгосон юм. Гэвч түүнд дургуйцах миний бардам зам дэндүү их байсан тул би уснаас нь татгалзаж цааш гүрээсээр алхлаа. Хэдэн цаг алхсны эцэст алсад нэг цагаан цэг харагдах нь тэр. Ойртоод очтол ганц гэр байв. Эргэн тойронд ямар ч мал хүй харагдсангүй. Нохоо хуцах чимээ байхгүй, хашаа сарвч машины мөрч алга. Зүгээр л тасралтгүй үргэлжлэх цөлийн дунд тэнгэрээс унаад ирсэн юм шиг ганц гэр. Бүр хачна нь говийн ийм айхам халуун өдөр байхад гэрийн яндангаас утаа суунаглаж байлаа. Эхэндээ бид бүгд л жоохон сэжиглэж эргэлдсэн. Гэхдээ цангаж өгөх гэж байсан хүмүүс өөр яах билээ. Усгүйхаар бас зам асуухаар дотогш орохоор шийдэв. Гэрт ормогц бидний нүд орой дээрээ гарах шахав. Гаднаасаа эгэлж ирийн харагдаж байсан гэр дотроо санаанд оромгүй тансаг байлаа. Торог дурдангаар хийсэн хөшиг, эртний сэлбэртэй тавилга, хээ угалцтай зузаан хевс, харин хойморт нь маш хуучин эртний хийцтэй хүнд ганган дээл өмссөн эмгэн сууж байв. Төвний царай үрчлээсээр дүүрсэнч нүд нь яг л залуу хүн шиг ялалзаж байлаа. Баярагийн өнөөх бардам өөртөө ихтэй зан нь хിവэрэ тэр инээмсэглэн ураг шалгаж "Сайн уу эмээ? Бид хэд төөрчгöd ядаж байхад унаачгүй болчихлоо.
Тантай таардаг ямар азтай юм бэ? Зам зааж өгөөч юм ээ. Хэмээн учирлан ярив. Эмгэнч онц сэжигтэй зүйл гаргасангүй. Маш найрсахаар инээмсэглэж биднийг угтан авлаа. Аян замын улс ядарч яваа бидтэй. Сууцгаа хөөхтүүд минь эмээн бүлээн цай чанаад өгье. Гэд зуух руугаа ойртов. Бид ч тайвширч тойрч сууцгаалаа. Эмгчин эмээгийн өмссөн дээлний ингэрдэх мөнгөн гоёлыг сонирхож Ямар гоё идэл вэ? Их эрдэнэх бодолтой тийм үү? хэмээн инээн ярилцаж байв. Бидний хинч энэ хөнгүү зүйлд ийм гоёлтой, ийм тансаг амьдардаг эмгэн байна гэдэг хажинч бид айсангүй. Халуунд ядарсан бидний анхаарал ердөөл уух зүйл дээрээ төвлөрсөн байв. Эмгэн удалгүй модон цар дээр 4 аягтай цай авчрав. Тэр цайгаа аяглахдаа яагаад ч маш их яарч хуруунууд нь баг зэрэг чичирхийлж байсан нь одоо бодоход хачин санагдана. Хөрөхөөс өмнө хурдан ууцгаа хөөхтүүд минь. Хурдан уу. Хэмээн биднийг яруулав. Бид бүгд л уухаар аягаа өргөцгөлөө. Би цайг урууландаа дөнгөж хүргэхийн даваан дээр хажууд сууж байсан мөнхөө гинэт аяхтай цайгаа нэг балгаснаа таг гацж орхив. Төөний нүдэн томорч царай нь үхтлээ айсан хүнийг шиг цонхигоод над руу маш огцом эргэж миний аягтай гарыг хүчтэй түлхэж орхив. Цай газар асгарч би уурандаа чи чинь солиорч юу гэд орилох гэтэл тэр миний цамснаас зуурч авснаа чичирсэн хоолоогоор шивнэлээ. Цай дөнгөж сая буцалсан. Гэхдээ яг л мөс шиг хүйтэн байна. Миний уур тэр дороо замхарч гайхаж хоцров. Тэр үед миний нүд санамсаргүйгээр асгарсан цайг дагаад газар руу тэр дундаа эмгний сууж байсан хуучин модон орны доогуур туслаа. Тэнд хүний гар байв. Гэхдээ тэр гар нь зүгээрч нэг үхсэн хүний гар байсангүй. Хуруунууд нь өнөөх бидний замдаа тааралцсан бүдүүн модон ургамлын мөчир шиг болж хувирсан ба дээр нь амьд махыг шинхэн хадсан мэт цус шүүрсэн том шүдний мөр тодоос тод харагдаж байв. Миний амьсгал боог төшгөл болсон. Би эмгэн рүү хартал бидэн рүү зөрүүлээд ширтэж байлаа. Яг л зорьсон зүйл нь бүтсэн аятай тайван бөгөөд зэвүүнээр инээж байв. Түүний нүдэн тасхар нүх шиг болж шүднүүд нь яг л араатнах шиг хурц үзүүртэй харагдана. Яагаад уухгүй байгаа юм бэ? Ууцгаалтаа гэж тэр хятансан дуугаар хэлв. Тэр мөчид баярагийн манлайлагч зүн совин эцэст нь нэг ажиллаж нэг л биш болоод явчихлаа. Зүгтаарай хэмээн орилов. Бид бүгд ухаан жолоогүй ухсхийн босож хаалга руу зүтгэлээ. Би хамгийн түрүүнд хаалгаар гарч элсэн дээгүүр бүдчихгүйлээ. Амьсгаагаа давхцуулан хэсэг гүйсний дараа бусдыгаа яасан бол гэж бодоод өөрийн эрэхгүй ардаа үлдээж төрүүлснээ анзааран эргэж хартал ингчингийн хөдлөж чадахгүй байна. Туслаарай хэмээн зүрх шимширмээр орилох дуу хадлаа. Миний нүдэн дээр баяраа, ингчин мөнхөө гурвын хөлнөөс өнөөх саарал бүдүүн модон үндэснүүд соёолон гарч говийн зөөлөн хөрсийг гүн нэвтлэн газар руу шигдэн орж байлаа. Цайг бүтнээр нь уусан баярагийн бүсэлхийг хүртлэх хэсэг аль хэдийнэ холтос болон хувирч газартай нийлсэн байв. Ингчингийн хөл нь хагарч дотроос нь улаан хүрэн шүүс гойжиж үндэснүүд түүнийг амьдаар нь газар дөнгөлж байлаа. Ганцхан балгасан мөнхөөгийн зөвхөн нэг л хөл газар руу соёолсон хэдий ч тэр бас л мултарч чадхааргүй болсон байв. Тэгээд гэрийн өөдөнд өнөөх хэмгэн гарч ирлээ. Тэр миний араас хөөх гэж оролцсонгүй. Зүгээр л инээмсэглсэн хിവэр зогсоно. чи надаас холдлооч газар хоргоод чадахгүй. Цангаж харангадж өвхөн. Тийм болохоор зүгээр л найзуудтайгаа нийлж үндсээ оргуулад миний хоол болсон чиний бид амар байх болно доо. Гэх түүний зөвөн үгс яагаад ч бас намайг дөнгөлөх шиг санагдсан. Гэхдээ би түүнийг сонссонгүй. Найзуудынхаа тусламж гуйн орилохыг сонсож байсан ч би дэндүү их айсандаа бас ямар ч туслах аргагүйгээ мэдсэн учраас зүгээр л эргэж хараад амьсгаагаа тасартал гүйсэн юм. Тэрнээс хойш би яаж амьд үлдснээ сайн сандаггүй. Маш их цангаж, наршиж, хий юм харж, элсэн дээр мөлсгөж байхдаа нутгийн малчдын машинтай таарж аврагдсан гэдэг. Эмнэлэгт сэрхэд миний арьс хууларч, уруул хагарч, өвхлийн эрмэгт очсон байлаа. Гэхдээ би амьд үлдсэн. Гав ганцаараа
Одоо би энэ бүхнийг бичиж байхдаа найзуудаа орхиод зүгтсандаа тэднийг ямар амар үхлээр үхснийг төсөөлөх тоолонд өөрийгөө үзэн ядаж байна. Хамгийн ихээр зүрх зүсэж байгаа зүйл нь мөнхөө. Би түүнийг үргэлж өөдгөө амьтан гэж бодож явсан. Тэр замд надад усаа өгөх гэхэд би үзэн ядсандаа болж татгалцсан. Гэтэл тэр өөрөө аюулд орсон гэдгээ мэдсэн тэр ганцхан секундын дотор миний аягийг түлхэж миний амийг аварсан шүү дээ. Хэрв тэр намайг түлхээгүй бол би одоо тэнд тэр чөтгөрийн эмгэний зажлах модон хоол болоод дууссан байх байсан. Мөнхөө намайг уучил. Чи надад хизээч муу санахгүй байсныг би дэндүү хожимдож ойлголоо. Би энэ бүхнийг цагдаад мянга хилээд ч итгэхгүй. Тэд намайг найзуудыгаа алсан гэж үзэж байгаа. Өнөөдөр намайг шоронд шилжүүлэх байх. Би өөрийнхөө хувь заяатай нэгэн төвлөрсөн. Гэхдээ хүмүүсээ говь руу эсвэл хөнгүү зэлүүдхээр тийш явахдаа болгоомжтой байгаарай. Хэрв та нар малгүй, нохоогүй, машин тэрэггүй эзгүүхээр ганц гэр байхыг харвал тэр гэрээс утаа гарсан байсан ч хамаагүй хизээж битгий ойртоорой. Тэнд амьд хүн байдаггүй юм шүү. Тэнд зөвхөн хүнээр хооллолдог зүйлэл хүлээж байгаа. Утсаа унтраах цаг боллоо. Цагдаагийн машины дуут дохио сонсогдож эхэллээ. Баяртай.